Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжил радио 88.3-аас 7-ны нагаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлээ нэй болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 4 сарын 11-ний пүрэв гараг студид хөтлөгч Ами, найруулагчаар Борхоогийн Чин Батнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтрагчаар ширхэгчлэн тунгаа чижирлэн бүтээв, гачуурт хэл, мөн дэлхийд танигдсан тэргуун чанар хямдун та аваргуудын багт нэгдэрээ Макс Стугаа хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 166 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд захидлуудаа илгээж байгаа сонсогчдод маш их баярлалаа. Захидлуудаа илгээх гэж байгаа сонсогчдод хайгаалаад үгүй. ami@mjlradio.com руу та мэйлэр захиагаа илгээх нь замун манай аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа CSS рүү нөрөхөөр шуудан илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дарж ороод захидлуудаа илгээгээрэй. Замун нэвтрүүлгээ YouTube-ээс нөхөд сонсдог сонсогчд маань YouTube дээрээ одоо томчуудын шуудан гэж хичээд нэвтрүүлгээ нөхөд сонсоорой. За, орой мэндийг хүргэе. Нэвтрүүлгийн эхэнд сонсогчоос ирсэн захидлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд утсыг нээдэг. За, өнөөдөр шууд утсаа нээхдээ таны дуу хоолойг өөрчилнө гэдгээс эртхэн хэлье. Ер нь жоохон хүндхэн, гэхдээ энэ ер нь мэдчил байхгүй бол хин хиндээ анхааруулж хэлмээр тийм сэдв байлаа. Тэгэд ирсэн захидлыг та бүхэндээ уншиж хүргэе. Томчуудын шууданд сайн байна уу? Би одоо Солонгос улсад сурч ажиллаж амьдардаг охин байгаамаа. Солонгост ирээд найз залуудаа болоод өөрийгөө нэг юмнаас травматайгаа мэдэж авсан юм. Юу вэ гэхээр намайг жоохон байхад манай хамаатны үеэл ах нар их хардаг байлаа л да. Аав ээж хоёр маань намар болохоор л хадлан энтергээд хөдөө явчихдаг хүмүүс байсан юм. Тэр үед л нөгөө нэг оюутан үеэл ахтай хамт орхичоод л яваад өгдөг байсан. Би ч дөнгөжл дунд ангийн охин хичээл өглөө ордог болохоор өдөр нь тарж ирээд л унтаад өгдөг байсан. Нэг өдөр унтаж байсан чинь үеэл ах маань орж ирээд хажуугаар хэвтээд миний хөх өгцөг гэд хамаг юм маань оролдож илж таалаад ихэлсэн. Тэгээд ахаар нь унтаж байгаа дүр үзүүлээ доош хараад хэвтсэн чинь миний дээр гараад миний өмдийг шутлаад өгцгөн завсар минь нөгөөтгөө хийгээд хөдөлж эхэлсэн. Би юу ч ойлгож амжаагүй унтаж байгаа юм шиг л царайлдаг байлаа. Тэгж байснаа босоод гараад л явчихна. Гарсныхан дараа босоод ороо харсан чинь шингэн цагаан юм. Хэтэрхий жоохон байсан болохоор юу ч мэдэхгүй л өнгөрсөн юм. Энэ бүхэн аав ээжийг хөдөөнөөс ирэх хүртэл үргэлжилдэг байсан. Түүнээс хойш тэр ахтай хоёулахнаа үлдэхээс айдаг аав ээж хоёрыг бити орхиж аваасаа гэж боддог болсон доо. Мэдээж энэ талаар гэрээхэндээ хэлж зүрхлээгүй. Яаж хэлэх вэ? Юу хийх ч ёстойгоо мэддэггүй байлаа. Одоо ч хэлэх зүрх хүрдэггүй юм. Энэ зүйлээс яаж ангичрахаач ойлгохгүй л явна. Надад зөвлөж тус болоорой ах шнараа баярлаа гэсэн байна. Тэгэхээр бага насндаа бэлгийн хүчирхээлэлд өртөж байсан яг энэ талаараа л ярилцсан дээ. За энэ бол одоо томчуудын шуудангаар нэлээд олон удаа уншигдсан захидал. Гэхдээ энэ бол манай сонсогч өөрөө бичиж явуулсан бодит явдлаа бичсэн байна. Тэгэхээр бага насндаа бэлгийн хүчирхээлд өртсөн маш олон хүмүүс байдаг. Тэрийгэ дотроо нууж хадгалж явдаг. Гэхдээ тэр нь хідэн нас хүрсэн гэсэндээ мартагтааргүй амьдралд нь хар бараан толб болоод ингээ үлдсэн байдаг. Тэрийг хинт ч хэлээгүй тийм ээ. Эндээ ч л яг өөртөө ингээ хадгалаад явж байгаа маш олон хүмүүс байдаг. Магадгүй танд ийм явдал тохиолдож байсан уу? Яг энэ юунаас болоод ингээ гардг юм. Ихэвчлэн ер нь ойрын хүрээнээс л гараад байгаа юм болоо гэж ойлгодог. Маш их цагаан дээр дандаа ойрынх нь хүмүүс ингээ байгаад байдаг. Тэгэхээр ийм байдалд оруулахгүй тул бид нэр юун дээр анхаарах ёстой юм. Та яаж сэтгэл зүгээ эмчилсэн бэ гэдгээр ярилцъя. Эфирийн шууд утаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаарыг таны өмнө нээлээ. За мэдээж хэрэг таны дуу хоолойг өөрчлөх учраас санаа зовлтгүй нээлттэй бас чөлөөтэй харилцаарай. Энэ нэвтрүүлгийг сонссон одоо өнөөдөр сонсож байгаа хүмүүс маань бас нэгийг бодож хоёрыг тунгаах болов уу гэж бодож байна. Яагаад тэгэхээр энэ бэлгийн хүчирхээлэл гэдэг юм маш далд. Тэгээд ер нь илэрхгүй шахуу байдаг нь их олон байдаг. Ялангуяа тэр нэг Монголд бас митүү гэдэг хөтөлбөр явагдчихсэн. Тэндээс бол их ч олон хүмүүс битсэн байсан да. За ингээ ихний сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? Холбогдсон байна сонсогчоо? За утсан тасарлаа. Эфирийн шууд утаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. Тэгээ энэ талаар ингээд бодохдоо бид нэр ойр тойрныхын хүмүүс л аюулгүй юу гэдгийг таньдаг мэддэг хүн учраас аюулгүй гэж боддог байтал эсрэгээр бүр их хамгийн аюултай хүмүүс нь болж таардаг. Тэгээ дээрээс нь зөвхөн эмэгтэй хүүхдүүдэд л бэлгийн өвчрөөлөл үлдэгддэг тийм ээ ийм явдал болдго юм уу гэхээр үгүй. Эрэгтэй хүүхдүүдэд ч гэсэн бага насндаа бэлгийн өвчрөөлөлд өртөж байсан хүмүүс зөндөө олон байдаг. За тэгээ дээрээс нь хит хитэн цагтлыг уншиж хахад танихгүй хүмүүс одоо нөгөө
юу гэдгийг хүүхдийн тэр гинэн цагаан сэтгэл дээр нь дөрөөлөөд гэдэг ч юм уу ахтаа нэг туслаач нэ тэрэ гэж айгүй их тийм болтгол юм бэлээ л дээ. Тэр хүмүүс нь ялангуяа дүрм товцтой гэдэг ч юм уу тийм цэргийн хувц энтертэй байхаар хүүхдүүд итгээд юмнаас нүргэлцэхгүй ч гэдэг юм уу ийм тохиолдолд бас нэлээд олон гардаг юм байлээ. Тэгэхээр даван туулагчдын хоолоо олж байгаа маш олон цагтлуудыг хүргэж байгаа. Гэтэл яг өнөөдрийн байдлаар бол сонсогч маань өөр тохиолдсон явдлаа бичээд одоо хүртэл тэр асуудлаас гарч чадахгүй эрэгтэй хүнээс айдаг юм болчоод байна. Тэгэхээр энийг одоо яаж давж туулдаг юм бэ гэдэг талаараа асуусан байна. За энэ утсан насраад юусоо болж өгдөггүй. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. За хамтраалагчаа би юу ч гэсэн танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтраалагч ажиллагчаар ширхэгчлэн тунгаа шижирлэн бүтээв гачуурт хийлийг танилцуулъя. За эхний 4 захиалагч болохоор 1 м квадратыг нь 4 сая байхаас 2 захиалга авсан буюу одоо 2хан захиалга үлдсэн байгаа. 5 болон 6 дахь захиалагчтай 4 сая 400 мянган төгрөгөөр захиалга өгөх юм билээ. 2025 оны 4-р улиралд эхний 6 айл хаус адлахур гардуулах нөхцөлтэйгээр хүлээж авна. За тэгээ хаан болон төрийн банкны ногоон зээлээр 20% урьдчилгаа байршуулад 1.2% гүйтгээр 10-аас 20 жилийн хугацаанд авах боломжтой байх нэ. Тэгэхээр цахилгааны төлбөр одоо нэмэгдсэн байна. Яг ийм үед болохоор насан туршдаа та цахилгааны мөнгө төлөхгүй гэсэн үг. Төлөхгүйгээр сэргээгдэх эрчим хүчээр солар панел гэж байгаа ашиглан цахилгаанаа өөрөө үйлдвэрлээд явна. За улсын тогоо хэрэглэнэ. Тэгээ зундаа хэрэглэснээс давсан тог үйлдвэрлээд авлага үсгээд өвөлдөө авлагаа авч хэрэглээд ингээд ер нь бол эргэлдэх журмаар ингээд ашиглан авчих юм байлаа. За сингл болон твин хауснууд баригдаж ихнээс айлууд амьдарч байгаа. За тэгээ таун хаус нь болохоор 4 сард барилгын ажил эхлээд 2025 оны 4-р улиралд буюу 11 12 дугаар сард ашиглалтанд орох юм билээ. Эрчим хүчний өндөр хэмнэлттэй таун хаус зундаа сэрүүн өвөлдөө маш дулаахан байна. Битүүм сайтай учир үйлдвэрлэсэн дулаанаа удаа хадгална, баг цахилгаан зарцуулна гэсэн утгатай юм байлээ. За 4.4 сая хэмжээнд 84 м квадрат 2 давхар 4 өрөө ариун цэврийн өрөө хувийн эзэмшлийн талбай буюу бакьярд байгаа гэсэн. Хотынхны төлөвлөлтөө гэсэн. За хотоос ирж буцах зам нь амгалан шар хатаар ирж болно. Мөн уулын дүнжин гарын замууд нь гэрлэн тохио уулзар байхтай айлгүй учир ер нь төгжрөл байхгүй гэсэн. Ойр хавьдны ер нь гэр хорооллын айлууд харагдахгүй, төгжрөл цагаа өрөхгүй, магадгүй хотод байрны хэрэггүй амьдарч болох юм билээ. Далайн түвшнөөс дээш буюу 1660 м-ийн өндөрт дээрээс нь модны захад хауснуудаа үжсэн байдлаар байрлуулсан буюу дээрээс нь нэг хараа авчих юм билээ. Хамгийн цэнгэг агаар үзэсгэлэнтэй харуулцтай гэсэн. Хүүхдийн насны ангилал тохирсон тоглоомын талбайтай тэгээ суурилсан тэгээ гадна стандарт газрын теннис саксны талбай хүртэл байгаа. Бүрэн зүтгэмэл хийцтэй тэгээ аргон хийцийн цонхтой хан сур дээврийн дулаалга битүүмжин дээд зэргийн гэсэн. За дэд бүтцийн ажил бол 100% хийгдээ дууссан. Одоо айлууд амьдарч байгаа нэгдсэн септик системтэй тэгээд 80 м-ийн гүний удагтай зочид ирэхээр гэртээ урилахгүй уулзах клуб хаус вэ суух вэ 8 нийгмийн дэлгүүрүүд хүртэл байгаа гэсэн. Эднийх нөгөө нэг хамгийн анхныхаа айл нь Rocket Bay байгаа юм билээ. Яг баригдаж ихснээс нь хойш захиалга өгөөд орсон гэсэн. За ганц амны орон сууц өөрөө барихад ажил ихтэй муу болон үнэтэй баригдах магадлал өндөр байдаг. Тэгэхээр хажуу хамар айл өвөл гал төлөх 100 нөхөн жорлон өндөр төлөх зэрэг сул талууд өндөр байгаад байдаг. Мөн зарахад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өртөг баригдахгүй тохиолдол байдаг. Тэгэхээр энэ таун хаус баригдаж дуусахад 1 м квадратын үнэ нь 6 сая төгрөг болж өсөх юм байлээ. За хаяг байршил Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын их хаманд байрлаж байгаа. Утасны дугаар нь 77 19 44 88 77 19 44 88 сошиал хаяг нь Гачуурт хийл гэдэг хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан ширхэгчлэн тунгаа шижирлэн бүтээ Гачуурт хийлээ. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 байна уу? Байна уу? За энэ утас нь болохгүй л энэ нь гадаадаас залгаад байдаг утас нь өгдөг болохгүй ах шиг байна. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаарыг таны өмнө нээлээ. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв. Бага насндаа бэлгийн хүч хэрхэлэл дуртажсэн тэрийг яаж даван туулсан юм бэ, тийм ээ? Хинт ч хэлж чадахгүй, хинт ч хэлэх боломжгүй нэг юм асуудал байгаа гэдэг. Аав ээжтэй хэлж чадаагүй, хэлсэн ч магадгүй итгээгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудлууд нэг бол өөрөө итсэн юм байдаг. Гэтэл танд яг тийм юм тохиолдож байсан уу? Тэрийг яаж даван туулсан? Хин яг тийм юм хийгээд байгаа юм бэ гэдэг талаар хамтдаа ярилцж байна. За манайхан комент бичиж байна да. Ойр татны хүмүүс л хамгийн аюултай юм да. Иймд ээж аав нар урдчилж үр хөвгтөө энэ эрсдлээс ер нь бол хамгаалах ёстой юм болоо да гэдэг чинь. Харин энэ ер нь дандаа ойр татны хүмүүсээс нь л гарах юм та. Байна уу? За нутас ерөөсө борлдоггүй лаймын дугаарлах шиг байна да.
За намайг хүүхэд байхад манай байранд дандаа эрэгтэй хүүхдүүдтэй нийлдэг охин байдаг байлаа. Тэр охиныг нийлдэг байсан 7-8 эрэгтэй хүүхэд хүчинцээ хэрэг гарч байсан. Тэрнээс болж тэр охин амиа хорсон доо гин. Яа нийлдэг байсан үнэхээр ямар актер юм бэ? За дараагийн сонсогч. Гэнэ үү? Чимд хүргэе. Байна таныг сонсож байна. За сэдвээ сонссон тийм ээ? За хэвчээ сонслоо. Тийм одоо юустай суусан хүн тэр анх удаа 26 онд нөхөртөөгөө онцчихсан. Гэхдээ 22-3 настай ахт маань манай аав хөтөөдөг авах манай харт хэмжээд нэг замын өдрөө ирчихсэн. Тэгээд явж замдаа манай хаханаад тэгээд тэнцээ бахан мөртөө ирээд тэгээд аамастай тэгээд лайт мөхтэй өөр дөрөнд ороод хаагчээл нөө яадаг гингүүл айгуу сайхан би нэгээд бүжин тэнцээнд орж ерөөсөө тийм нэг тусах шиг манайд нэг ахмас. Тэгсэн чинь тэр шүн тэгээд бид ч өөр төрөнд ороод амтчтай ядагч байсан ч тэр шингийн үнтэйсэн. Ханадаа уршаа одоо намстай та юу яриад байгаа би хүнтэй онтож үзээгүй. Би яахгүй ч тахаа гэдгийгсэн чинь одоо би яахан би зүгээр төрсөд хийсэн гаднаас асран тавьчээ гэж бод. За. Тэр бүрээгүй яаж болтгоо босоод явъя болж болтгоо. Идэж болтгоо. Яалтчгүй тэр процедураас надад бол сэтгэлзээ үед айгу хөцөөсөн тийм ч тэрс баг 26 үржиж нөхөртөө өсөсөн ба. Тэр ерөөсөө тэр нэг тэр айлхуу хүчм өсөөл нэг тийм бэлгийн тийм юм болсон юм. Ер нь яг дотор ерөөсөө ахтуу хамгийн ойрын хүнээс тийм их юм нөлөөлдөг. Тэгээд тэндээс яг нэг хүчрхэл болоогүй чимшгөөч болоогүй чимшг мөртлөө тэрнээс болоод би одоо тачхангийн бэлгийн гамны халдвар хасан гэснээр би ерөөсөө мэдээгүй. Тэгээд харангууруу гэдэг чинь 3 жилийн цагаан юм гараад тэгээд яг нөхөртөөс болоод шинжилүүлээд ирсэн чинь надад асуудал гарч ирсэн. Тэгээд нөхөртөө өчрөөд хийсэн. Тэгээд нөхөрөө тэгээд яг үлдээч байсан. Гэхдээ тэр нөгөө яг одоо нөгөө бэунтантай байсан тэр нөгөө анхал хүмүүстэй яг нөгөө ангаалцаар тэр чинь таах гэж байна. Хороо нэг натшигтэй дээрээс тийм сэтгэхээс аргагүй. Хор усгнаг айлтай. Тэгэхээр ирчүүд ер нь тэрийг бас нэг айгуу цаан бодож явах хэрэгтэй. Залуу хүмүүс тэр тусмаа. Яг үнэ. Тухайд бас та ойртол хоорондоо тэр чинь аюу том асуудал байхгүй. Тийм байна. Яг тухайд бас үеигээ ч юм уу нэмжтэй үний тэр нэмжтэй би одоо хэрэг манай нөхөр яг тийм мундаг тийм хүн байгаагүй бол би мэдгүй тэгэл бүртээс тагаал тэгэл тэрнээс болоод одоо нөгөө гэрчэнд зүгт ч юм уу эсвэл цацалдаг ч юм уу тийм асуудал айгу хөөсөх тийм аюул байсан байхгүй. Яг тийм үйл явдал болсны дараа та хин нэгэнд ойр дотны хүндээ хэлээгүй юу? Одоо хэлээгүй. Мэдээгүй л аамын тийм. Ерөөсөө сэтгэл ингээд баан нэг сэтгэл одоо 30 жил бараг сэтгэл минь дээр сэтгэлийн богд нь юу л асуута. Тэгэхээр ингээд тийм тэгээд бас л чинь тодорхой хэмжээгээр нөгөө яг нэг бүхний намын юу тэгэхээр бол бас л буруу уртгийн танд орно шүү дээ. Тэгэл үү. Тэгэхээр нэг тиймэрхүү юм яагаад тэгэхээр тиймэрхүү юмнууд бол ер нь аюултай. Харин тийм ч одоо нэлийн далд хэлбэрт л орцсон яваад л ах шиг байна да. Тийм ер нь энийг бол ер нь хүмүүс нэг анзаарахгүй юм шиг. Би ч өөрөө тийм машин гэж бодоогүй. Тэгэхээр тэр галуу нэг хүүхдүүдэд баамсан ийм байдаг гэж хэлж аавн хийх дасах хэрэгтэй юм шиг байгаа. Тийм галууны үсэн гэдэг юм чи мэдгүй л. Тэрний хорш бол асуух айштай. Тэгэл баха. Би тэгээд тэмцлээ явсан тэгээд ерөнхийдөө
Ер нь надад бол ер нь асуулт их том бахархал. Үлтэйгэл ясан байгаа байхгүй. Тэгэл тийхгүй яах вэ? Одоо тэр чи хэцүү штэ. Тэр өвчин зовлон халтахаас ахуулаад. Студийн нэг юм тэгвэл нэг шүргээд өнгөрөх. Нэг ингээд жаахан штэ гэл нэг тийм шиг байхгүй. Кондомтой байсан ч гэсэн студийн кондомны нэгээс хоёр хороо үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ариун цэвэр ямар вэ? Энийг аюул сайн хүмүүс эртүүд минь, залуучууд минь, хүүхдүүд минь аюул сайн нэг ойлгох хэрэгтэй. Тэр ариун нэг хамаагүй юм чинь дураараа хийгээд одоо чинь байхгүй. Тэгээд артчлал нэг чөлөөний угаар нэг чирэл асуух гэдэг боддог ш. Тийм байна. За баярлалаа. Ингээд чөлөөтэй байж байгаа гэдэг юм. Яадаг ч юм уу тасны чирчмэс нэг артчлал арай л өөр юм дээр байна. Тэмэр хэсэг юм хэвээр тийм Бороо дэшгээл яваад энэ да гэж юу? Тийм даа. Одоо энэ ковид бол бид нарт аюул шаардлагаж үлээс. Энийг яаж хүмүүс хэлэхээ гэж айгүй боддог байхгүй юу? Шинжин ковид бол одоо зөвхөн тэр инсулин замаар. Эсвэл тэрний тэр одоо зүгээр л шатны ариул дээр үлдсэн тэр вирус ямар их хоролцогдлоо. Учир нь яг л адилхан. За баярлалаа танд. За чиг сайхан болоорой. За яг төрсикний гадна талаас байж хаад би тавьчаа гэж хүрсэн. Тэрний эцэд нь одоо юу болсон бэ гэхээр 3 жил бэлгийн замын халдварт өвчнөд гэдгийг мэдэхгүй ингээд явсан тэгж байна. За хүүхэд ахтай нөгөө ангийнхаа хүүхэнд хүчндүүлэхээр шахсан азар би биерхүү бэр чадaltaй байсан тултал цухтаж чадсан байдаг. Одоо ч тод санагддаг даа гэсэн байна. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. Одоо тэгээд Солонгос найзлуутайгаа хамт амьдардаг юм бол хичээлдээ анхаарлаа хандуулад энэ талаараа бүгдийг мартах хичээх хэрэгтэй л бах та. Хэцүү байсан ч мартах нь цуг бах. Найз залуудаа бол хэлээд хэрэггүй дээ л гэсэн байна. Яг хоо манасандаа бэлгийн хүчрэл төрсөн хүмүүсийг бид нар хамгийн түрүүнд тэгдэг. Марта одоо тэрийг санаж дурсаад яах юм бэ гэдэг. Гэтэл энэ чинь нөгөө нэг тийм амар амархан мартагдах юм биш. 40 жил 60 жил сэтгэлдээ хүртэл тээцэн тэрийг одоо хүртэл бодоод ингэ явдаг. Эрэгтэй хүнээс яах айцтай болцсон яваад л байдаг тийм ээ. За энд яг Учимэндээ ялгаануудаа эрэгтэй хүнтэй уулзраа олж чаддгүй байсан том шалтгаанаа бясаллын хүчээр олж баа насандаа очиж өөртөө уулзч хамтдаа уйлж аргадаж авснаас хойш ер нь бол байдал өөрчлөгдсөн гэж байна. Хүний дал тухамсар гэж нэг актер юм байдаг юм шүү. Нуух зүйлээ нуудагч арх угаа тасархаараа л өөрөө ирэхгүй эрэгтэй хүнтэй таархаа байж зодчдаг байсан да. Тэр нь бол үнэхээр өөрчлөгдсөн гэнэ. Яг нэг наана ингээ бид нар мартцсан юм шиг яваад байгаа ч нөгөө дал тухамсарт үлдсэн байгаа тэр муухай дурсамжууд байгаа л юм шүү. Дараагийн сонсогч байна уу? Банаа сонсогч олбогдсон байна. Байна уу чим төрх. сайн байна. Сайн байна уу? Байна. Арай мэдээ. За та сэдвээ сонссон тийм ээ? Сэдвээ сонссон тийм ээ? Тийм. Сонссон. За таныг сонсож байна. Би нэг сонсож бас яг нэг хүүхд насны амар болсон санаанд ороод. Энэ таймер санаа шалгав. Нэг сэтгэж хамаарсан байсан ч буцаад санаа нөгөө тийм банк сонсдог байхгүй. Хэл сэтэрч гин үү? Тэгээд салбарчлаа тийм. За уучлаарай. Сэтэрсэн бол. Батууд нэг 7 настай байсан лөө. Ролдах юм хийсэн гээд. Наа ичээр яат чи намайг ингээд манайхын байшинтай өөр байранд өөр өрөөнд одоо нэг аавахтаа нуталцдаг гэсэн сайн нэг орон дээр. Тэгээд нөгөө аавах маань ихэд намайг нөгөө яг түрүүний таныг үнсэж шиг. Шинэ цагтан гаралтал. Эмзэгсүүд нь хүрээл. Юу болоод байгаа бас мэдгүй амар. Тэгээд тэрээс би шунаас хаалаад би хавмаар байна гэж хэлдэг. Тэгээд ерөөсөө яавал гэж яач юм яа тахтаа уу. Амтайгнээс амарсан. Тэгээд би тэрнээс хойш одоо амар олон жил ингээд амар сонирн байдалтай яасан хэвчээ. Тэгээд
Стийн түрээд 21 22 хүрээд би айгүй олон хүнтэй ойртойгоо шүү дээ. Ааха. Тэгээ 21 22 хүрээд би нөгөө одоо амьдарч байгаа нөхцөлөө ойртсон л та. Тэгээд жишээд би мэдээж ирэх нөгөө онгон биш тий. Одоо бодоход яг тэр үед тэр жоохон онгайснаас юм таалцсан юм шиг байгаа юм ч та. Бэлгийн хүчрхээлэл талиж Нэг тэрнээс хаш би ямар ч хүнтэй ойртойгоо байж байгаа ойртсон зэрнэ. Онгон шийсэн. Тэгээд би тэрэнд бүр амар имзэлж өөрчлөлт. Игээс гарахгүй шүү дээ. Ямар одлог байх. Тэр навш. Намайг тэр үедээ ингэж хөөхт байхад минь юу ч мэдэхгүй байхад ингийг бол би бас өгтөг анх удаа онгон хэвээрээ байх байсан баг тийм. Ер нь л тийм нандежтэй тэр зүйл шүү дээ тийм. Тэгэл байх. Тэгээд одоо бодохоор бас заримдаа ээж аав маа гэрээхэндээ хинт чил чаддгүй юм билээ. Юу хэлж чадахгүй ганцаараа л дотроос нууж авсаар агаад өнгөрч энэ тэгээд одоо заримдаа ээж аавдаа бас гомддیں۔ Яг ч заах охноо тийж син төрсөн тийм надаас нэг бараг 6 7 8 ах 10 15 6 урсан гэсэн баг тэр. Бол бичээсээ чинь юмайсан гэж. Тийш өсвөр насны хүүгүүнтэй тийм ээ бэлгийн боожлолд явагдаж байгаа хүүгүүнтэй бага насныхаа охиныг тулчлал байдаг. Тэгээд авдаа шаштарамдаа их гомдсон дөө. Яа хобби сан тавчсан тэгээд ана гоор хүүхдээ 4 хүүхд маань битэн байгаа. Тэгээд болсон хизээч мартаг. Стол тэгэндээ насан туршдаа л нөгөө яах вэ нэг хэсэг мартгансан ч нэг сэтэл гарч ирэхээ л ахаа санагдаал тий. Тэгээд одоо ингээд гол дураал шиг уйлмаар санагд. Одоо тэр хүн нь таны хэлж байгаагаар тэр хүн амьд уу байгаа юу? Тэгээд би ерөөсөө хатсан шүү дээ. Уурны ахаа үйл гээд ингээд нөгөө нэг гэрнээс манай сургууль цугаар ингээд өссөн. Тэгээд би хөөхт байхдаа нөгөө ингээд мэдгүй. Тэгээд сүүлд ингээд нөгөө харсан нь мэдээд амар үдээ ядаад. Тэгээд ерөөсөө тэр хүн таардаг. Амаасан байсан хамаагүй би ерөөсөө манай хараа тэр мэдгүй шүү дээ гэснээр яахан даацсангүй мартсангүй гин. Би бүр яаж тэр хүнийг харах уурраад тааж. Тэгээ шүү дээ ямар олиг байх вэ? Тэгээд чигт харалтаасаа чигт надад хараасаа л. Уул нь та чадлаараа илэрхийлсэн байна шүү дээ. Би тэр хүнтэй унтмааргүй байна үгүй. Унтмааргүй байна гэдэг ингэ хэлээд байна. Тэр юм тийм санан байсан юм үгүй. Нэг бол нөх хүнд их итгэмтгийч байсан байж магадгүй л юм. Тэгээд өнцөр хөхт мөхтэй бодсоо бас манай ааж тэмэж байсан баг. Одоо тэгээд охиноо олонтой өөрсдөө байдалд оролцохгүйсэн гэдэг бүр тэр чигтэр л аюу сан харт. Өстой хэлэх байх. Дандаа тэгээд ингэ сонсоход дандаа ойр өөр байгаа даа тий. Танихгүй юм биш. Харин яг ойр өөр. Яа та манай аажэр бодтоо нөө үеэл ахын юм чинь бичихгүй ах гэж бодсон л ахал та тий. Өрсөн ахын шиг юм ингээд л өртлөөд онцдог гэж ойлгосон байх та. Тийм л. Амар хэцүүлсэн дээ би чинь жоохон байсан зүйл. Нан исмус хүрээдөө гэнт бүр. Тэнэм болчихлоо шүү дээ. Тийм байна. Тэгээд одоо тэр олон жилийн өмнө өнгөрчихсөн. За яг би тэнийг март гэж хэлж чадахгүй ч гэсэн ер нь битгээд дурсаж байгаарэ. Тэгвэл дурсахгүй л хичээж тэгээд танай тийм ер нь байнга машиндаа таасч явдаг болохоор. Тийм зэд ороод ирсэн чинь шууд гол харлаас нөлөөстэй шиг нэг баймсан юм. Яг ингээл өө сэтэл нь өгөхөөр тэгж л байгаа. Энэ сэдв яагаад гэхээр захиан чирлээ дээрээс нь магадгүй нэвтрүүлгийг сонсож байгаа аав ээжүүд нэгийг бодож хоёрыг тунгаагаасаа тийм ээ. Хүүхдийг хамаатан одоо ойрын хамаатны ахч гэж бодож болохгүй юм байлээ шүү. Одоо нэрээ охин хүүхдээ л бол ерөөс аюу сайн хамгаалж хайрлж байхгүй. Ер нь бол одоо би гэр мөртөө тэр найз нөхдөд авчиж хүмүүс арчдаг шүү дээ тий. Анаа гэж тийж гадны өөр ирэх тун орцгүй.
Өстой. Тэрэн дээр. Өтөгөөж би нэг амар хатуу баримт. Охин хүүхдээ бид нар хизээж манайд найзаж чийж арихтаар суусахгүй. Хүүхдэд хайжууд бид нэр сайн ингэж болохгүй. Яг үнэ. Тэгээд айгүй тэрчтэй нөхдөөгөө санаж нэртэй хоёлаа. Тэртээ бол хүүхдэд хайжууд хизээж ирэлтэн хүмүүс авчирч арих тогтоосгүй. Тэгээд амар юм сонсогдох юм биш. Өстой. Бүр л актер болоод байна да. За баярлалаа танд. Бүгд л даа. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэ. Баг хямраараа та. За. Мамаага тэгж байгаа өнчөөдөө баг хямрах хэрэгтэй. За нэвтрүүлгийн хамтраалагчийг танилцуулаад үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авна. Дэлхийд танигдсан тэргуун чанар хэм дунд та ургуудын багтны нэг дээрээ Максис доо. За 2025 оны Максис брэндийн шинэ дугуйнууд бууж байгаа юм байна. Тэгэхээр Максис брэнд нь уралдааны, зуны, өвлийн дугуйнууд зардаг. Тэгэхээр бүх төрлийн зуны дугуйн дээрээ нэг хэмжээс дээр нь 20-оос 3 төрлийн өөр хээтэй, өөр загваруудын дугуйг танд санал болгож байгаа юм байна. Suzuki Jimny болон за Toyota RAV4 хэрэглэгчтэй зориулаад Razer AT781 шинэ төрлийн загварын дугуй бууж байгаа юм байна. Энэ дугуйн засмал зам дээр илэгдэл багтай, дуу чимээ байхгүй, хэрэглээний насжилт нь өндөр, машины явдал зөвлөрүүлдэг, бартац замын үзүүлэлт сайтай, нарийн хэзлэлтэй, минимал хээтэй ийм дугуй юм байна. За бүх замын төгс зохицол Maxis дугуй Bravo AT771 гэж байгаа. Энэ дугуй нь хот баах үдгийн замын аль алинд нь төгс зохицсон хослмол хэрэглээтэй, асфальтын зам, шавар, шороотой бартац замын аль ч нөхцөл зориулагдсан ийм дугуй юм байна. За дээрээс нь Бартаа замын дэлхийн номер 1 мангас Maxis дугуй гэж бас байна. Бартаа замын мангасуудын номер 1 дугуйлах Maxis Trepader Comp гэж байна. Ер нь бол маш олон төрлийн дугуй юм байна. Тэгэхээр та яг хаана хэрэглэж байгаа юм те хаашаа үдэ гадаа явдаг бол за нэг бол хот дотор солихож байгаа мó гэдгээ шалтгаалаад очиод сонгоод авах юм байна. За тэгэхээр 3 хэмжээст шон хийд Maxis дугуй гэж бас байгаа юм байна. Энэ дугуйд бүх үйлрэл бүх төрлийн засмал, бартаад, шавар, застай зэрэг 3 нөхцөл туршилт хийгээд хамгийн өндөр шалгууруудыг бүрэн хангаж чадсан учраас цас дуулын 3 оргил хэмээх цолыг хүртэж гэрчлэгээ бүр авсан байдаг. Тэгэхээр ая тухыг бүрэн хангасан иж бүрэн тоноглолтой автомашин, спорт тоноглолтой автомашин болон дунд даацын ачааны машин зориулагдсан бүх төрлийн замд ашиглахад онцгой хийцтэй нийцтэй юм дугуй юм байна. За жирийн зам дээр дуу багтаас зөв бартаа замын тулах бүхэл чанарыг өөртөө шингээсэн байдаг бахнэ. За мөн дээрээс нь хот хөдөөгийн зам төгс зогцох Maxis дугуй гэж байна. Ганган хээтэй гайхамшигтай Maxis дугуй Bravo AT980 гэж байна. За тэгээд хаанаас авах юм гэхээр Maxis дугуй Улаанбаатар хотын 15 гэрээ салбар хөдөө орон нутгийн 3 салбараас нэг гүнээр авах боломжтой байна. За гэрээд борлуулагч нар болохоор Suzuki агуулга, Яармаг Номин Моторс, Яармагийн Амерта, Яармаг Мөнхада, Эрдэнэт аймгийн төвд Дүрийг үржихэн харьцах нь 4 засварын төв байна. Баянгар аймгийн төв Богд засварын төв дээр байна. Топ Моторс байна. За мөн 10 дугаар хороолын Мартин зүүн талд нь за мөн гэрээд 9% хүн борлуулж байгаа юм байна шүү. Холбогдох утасны дугаар нь 95-6 55 33 95-5 55 33 гэсэн дугаар байна. Сошиал хаяг нь Maxis Mongolia гэдээ хайхаар гараад ирнэ. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл ороод хараад зураг хүргэн бас харж болтон зүгээр ах. Баярлалаа хамтран ажилласан дэлхийд танигдсан тэргуун чанар хямдун та ургуудын багтны дээрээ Maxis дугаалаа. За эфирийн шоудтаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. За хүнлэнгийн нүдээр март гэж хэлгээд амархан л да. Тэр хүний сэтгэл насан туршид нь хадаа тайван байдаг та. Мартагдахгүй хэцүү өстой муухай хаар таарсан зүуд хүнд сэдв шүү гэсэн байна. Дараагийн сонсогч байна уу? Байна уу сонсогч олбогдсон байна. Байна уу? Байна уу? За энэ ачаал нэгтэд манай утас юусоо болдоггүй. Тал талаас дуудлага орж ирээд байгаа харин тасраад ах юм. За манай хамаатны их калор залгаад шууд бэлэг хэрэгтний харуулад оролтоод байсан. Надад тийм зүйл хараад хэцүү мартагдахгүй байхад хүчирхийлэлд орсон хүмүүс ямар байгаа болоо яаж тисэж байгаа бол мартыг гэдэж мартагдахгүй юм блэ гэн. Яаж тэгж чаддаг юм бол тоо. Бидний үед ч хамаатны хүмүүс өдөж оролддог байсан. Тэгээд маш их ууртай охин байсан. Аав ээждээ хэлж чадахгүй хүн ирэхээр л ууралдаг гэж загнуулдаг байсан. Энэ асуудал бол ер нь ойроос л гардаг даа гэсэн байна. Арай ер нь л ойроос ах юм байна уу? Байна уу чим дүргээ? Арамын дээ та сэдвээ сонссон. Ийм жоохон багтаа яг ийм байдалд орж ирсэн. Тэгээд
яг түрүүний нөгөө хүний хэлснээр бас нэг 14 намайг жоохон зугал дарааг багт нэг 14 тавтай хамаатны банд ирээд бас оролцчихсэн. Дараа нь бас нэг удаанд бүр нэг юм холын хамаатны бүр хөшөө өвөө За. ирээд бас оролцчихсэнийг би сандаг. Хөгшин настай хүн байж. Сэтгэл амар болдог. Ашигтай. Яг нөгөө ихтэй хүн харцгаа болно. Ихтэй хүүхдүүдтэй тоглохоо болно. Ууртаа болно. Хүнтэй ярихаа болно. Жажиг болно. Тэр үедээ тийм юм чи хэлхий бараг аваад хэлхээс айдаг. Яаж хэлэх учраа олдоггүй тийм ээ. Тэгээ одоо тэрнээсээ болоод одоо би ингээд тустай амьдрал одоо ингээд би чинь олон жил амьдарчлаа гэхдээ би ерөөсөө хүн оролдгоо. Одоо нэг би амар баримтгч амьдардаг. Хүүхдүүдээ ийм эрсдэлд оруулахгүй тулд. Баяр ёслол цагаан сараар л манад хүмүүс болох гэж орж ирнэ үхээс хонолдохгүй. Ирчээл авах нь тий. Ерөөсөө манайх одоо бүр ингээ хаалга чанга болцсон. Тэгээд ингээ батгаад тэр хамаатны яг л хүмүүс ингээ үчирхийл үлддэг юм билээ. Итгэж Тэгээд найддаг залуучгүйгээр бас өвөө. Харин тэр ч өстэй айхтар юм байсан. Тийм миний хувьд би сургууль зараагүйсэн тэр бол хөшөө өвөө. Тэр хүмүүс хэлээд хүүхдүүдтэй хизээч хажуунасаа холдвол яаж хэцүү байсан тэгж хүүхдээ өчрхийлд оруулахын оронд өөрөө чиглээ заваа гаргаад чиглээгөө аваад хүүхдээ харсан дэр. Одоо ч юм байгаа татгцал. Байсаар. Тэгээд бүр нуугдмал байсан. Маш ихэр. Харин ч одоо тэгээд яг ил дуурдаг хүмүүс хүмүүс авахд аюул хэцүү. Сэтгэл бүр аюул аимшигтай болно юм харанхуй ангал руу л ороод байгаа юм шиг гэдэг. Тэгээд яг сайн хань ихтэй суугаад өөр хүүхдээ томроод ингээд бас нэг цаг сайхан болоод амьдрал сайхан болоод тэгэхээр аяндаа мартагдаад ирдэг. Гэтэл ийм сонсох тааланд маш их уур дотор битэлдэг. Хаалгуудыг чангатай хүмүүс минь гэр бүлийн ахуй хүрээний аригтлалт одоо бас их байдаг. Энийг бүр огт битгий байлгах. Гэр бүлийн найз нар гэж бас их хүмүүсийг ажиллаж хахад хардаг. Маш их биенийхээ ордог гардаг. Тэгээд байсагээл найрлцаадаг. Баяр тэмдэглэдэг. Энийг би буруу гэж боддог. Анахаа цаан сараар гадны хуурч залхан түр дээрээс тэгж гэрээндээ хууралт. Тийм байна. Би стол нэр бодов штэ. За баярлалаа танд. Хүүхдээ хинт ч тий татах. Яг үнэ. Өөртөө л найд. Баярлалаа танд. Өчиг сайхан өнгөрүүлээрэ. За өнөөдөр холбогдож сэтгэлгээний самттай байсан сонсогчдоо баярлалаа. Энд тэгээд нэг сэдвээр яригадаад өнгөрөх дугаар биш л болчлоо л да. Яг энэ бодит хохирогчдын оруулж ирээд бас нэвтрүүлэг хийя гэж бодож байгаа. Хэрвээ яг ингээд энэ талаар та яриад тийм ээ дэлгэрэнгүй нэг юм болж ирсэн маа гэж нэвтрүүлэгт оролцоод тэр кейсээ ярьж өгч боломжтой бол надтай бас нэг холбогдорой. Энэ яагаад гэхээр одоо байгаа тийм ээ өсвөр насны хүүхдүүдтэй, охтуудтай, хүүхдүүд яаж анхааруулах ёстой юм нүднээс талд ийм юм болоод байгаа шүү гэдгийг нэг ч гэсэн үнд ойлгох үүднээс энэ нэвтрүүлэг ингээ хийдэг. Өнөөдөр холбогдсон байсан сонсогчдоо баярлалаа. За студид хөтлөгч Ами найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Ширхэгжлэн тунгаа шижирлэн бүтэв Гачуурт хийл мөндлөгийн танигдсан тэргуун чанар хямдун та аврагуудын багтны дээрээ Максис дугайлаа. Та бүхэн сайхан амарцгаараа маргааш шинэ цагтаа иргэн баяртайгаар уулзцгаая.